Дараагийн сонсох дуу маань яалтчгүй Тандарзын Тэнгэрийн Манданбаатарг Аяс дамдин гинөө. Энэ юу бурят хүн юм уу? За нөгөөт чинь л одоо бол амар л орж ирэндээ. Угаасаа л таатахны чинь энэ юунууд бол угаасаа амар орж ирдэг байгаа тий. Клипнүүд бол амар л байгаа. Та нар хаанаасаа тийм их мөнгө гаргаж ирээд ингээ клипнүүд хийгээд байна гэдэг бас сони юм а тий. Амар л их мөнгө зарж хийгээд байгаа. Тэгээд одоо тоглолтод тэгээд амар болоосаа гэж л одоо бодож байна да. Энэ их гаргаж байгаа одоо цаг зав хөдөлмөр хөлс хүч те энэ бүх зүйлийг бас хүмүүс маань бас ойлгоод дэмжээсэй те бас тэр хөдөлмөрийг гоё үнэлээсэй гэж бодох юм аа гэж авс те. За 16-аас 17 дугаар 100. За энийг нь би одоо дандаа ингээд орчуулж морчуулдаг те. За энийг нь зүгээр монголоор бичсэн текст нь байж идэм байлээ. За одоо ингээд хэлгүй одоо мань мэтэд зориулсан юм текст бас байгаа шүү те. Тэгээ 16-аас 17 дугаар 100-ны үед халах манжид дагаар орсон бөгөөд үүний дараа нүүдэлчдийн сүүлийн эзэнт гүрэн болох Галдан бошигт хааны ойрд төмнийг ихтгэн үүсгэсэн зүүн гарын хаант улс иргэшээлтэнд орлоггүй үлдээд байв. Манччин улс зүүн гарыг буулгаж авахаар удаа дараа оролдлогууд ил үсгийг хайсан байна. Орлогууд хийж эцэстээ дотооддоо зөрчилтэй хүчгүй болсон үед нь цус нэгтнүүдийг нь нийлүүлэн довтолж мөхөөсөн байдаг. Зарим нь зүгтж дөрвөж, зарим нь дагаар орж, зарим нь хүүс тэмтрүүлсэн юм. Бүхэл бүтэн улс мөксөн энэ явдлыг түүхэн зүүн гарын хядлах хэмээн нэрийджээ. Хэдэн уулд аваад явхад амьд хүнтэй таараагүй гэдэг мартаж үл болох түүхлээ гэсэн байна. За. Окей. Ойлгож байгаа. За ингэсэн чи бас юм алгасчих юм шиг амар юу гим нүгэл хийж байгаа санагдлаа. За юм бол алгасаагүй байна. Миний Монгол улс минут Манданбаатарг нар мэдүүд дөрвөд загчин баядуулт Сиси байхгүй мэн те. улс минут Манданбаатарг нар мэдүүд дөрвөд загчин баядуулт халах аймагуд бүрээдүүд хапуулхан охин бархаг канторчван Хатанбаатар чингүн жав амар санаа галамасан Галдан бошигт миний Монгол улс минут Манданбаатарг нар мэдүүд алтан мөргийн хөвгүүд эмэзэсэн өвгүүд чандон даванаас танахтай хүртэл алтан мова тархтын хотхор бурхтын нутаг бурхан халтан хүрээ хягтас бүрээ дуурал би Монгол улс Монгол гэх бүх зүйлийг ямаг тэндэтлэн Улсын хэл дархан байгуулсан нэг бүрийн нэр бүрийн цэ Яг гинжин шиг орж ирсэн те. бүх зүйлийг ямаг хягтас бүрээ дуурал би Монгол улс Монгол гэх бүх зүйлийг ямаг тэндэтлэн Тэ нэг тийм санагдсан уу хальт нэг юм. Хүрээ хягтас бүрээ дуурал би Монгол улс Монгол гэх бүх зүйлийг ямаг тэндэтлэн Ad-lib юм бэ штэ. Flow-нд биш ad-lib-ндээ яг гинжигийн яг тийм нэг ad-lib хийдэг нэг одоо энэ бидний хэлдгээр давхарлага гэж ярьдаг штэ. Нэг сүүл давхарлана гэж ярьдаг штэ. Тэрэн дээрээ яг тийм нэг тийм vibe өглөө сая. Монгол гэх бүх зүйлийг ямаг тэндэтлэн Улсын хэл дархан байгуулсан нэг бүрийн нэр бүрийн цээжтэн Нацэг дол пембэр ичгэлсөйтэй хайрлахыг тэд надад заасан Доллар биш Монгол мөнгө дүүрэг минь даасан Дизэг минь гурамчдын хил дата паасан Миний нутгийг над төлтөж ононжи Монгол боб Монгол чанамгүй Монгол хүн болоцтой ханамгүй Flow switch-уд гоё байна үг. Сиси амар дутагдж байна те. Заасан Доллар биш Монгол мөнгө дүүрэг минь даасан Дизэг минь гурамчдын хил дата паасан Миний нутгийг над төлтөж ононжи Монгол боб G mentioned. G те. Монгол хүн боб ононжи Монгол боб Монгол чанамгүй Монгол хүн болоцтой ханамгүй Хоёр хүлтэй чононжи их хүлийг дагаад их зүйл цойлаас зүрхгүй байтар бол их түйд чойлаас тэр үед бидний дээр ман жамп нойлоос одоогоор завхан амир хүлээс тусаа усажсан тусгаар тогтнол дэш мартул усаа морлол усаа гартан хамтан дэш мартул их хил бол дарлаа хөвчи мартлаа хайрдор жуусан зүрхэн тушаа түрийн дуулал мөргийн мөрд орчаасан Монгол улс минут Манданбаатарг нар мэдүүд дөрвөд загчин баядуулт халах аймагуд бүрээдүүд хапуулхан охин бархаг канторчван Хатанбаатар чингүн жав амар санаа галамасан Галдан бошигт миний Монгол улс минут Манданбаатарг нар мэдүүд алтан мөргийн хөвгүүд эмэзэсэн өвгүүд чандон даванаас тарахтай хүртэл алтан мова тархтын хотхор бурхтын нутаг
бурхан халтан хүрээ хятас бүрээ дууруу чиний миний Монгол улс минь шиний нэгний нашиг мандаг чинзи минзи хамаа байхгүй нэгэндээ хүн шиг хандаг гусаа Bars, окей. Сайн. Энэ дээр бол сайн шүү. Шиний миний Монгол улс минь шиний нэгний нашиг мандаг чинзи минзи хамаа байхгүй нэгэндээ хүн шиг хандаг гусаа тэхин шүтнэ сэтгэл дотроо сүдэ хатаг би бол Монгол ир хүн чихэн баягийг бүтээж чадан хүн чулууч байсан хүн зүг туусан цосон бүрэн хатаж амжаагүй орон ойртгүй Монгол болыг мандаагүй харан эзэнгүй хүн дамжаагүй их орон бахад хааграл баруун зүг Монгол мэд нэгнээ стил үзэн язаа ив чазга бог барин Нэгтэй бит нь бол үнэхээр гоё болжээ. хүн ч тууч барин гитдэг бүггийн утгыг санацгаа ирчнөө гэж юу вэ ирчний чонор ир зөрөг санжаа сүрэнгийн зөрөг их орон өөрөө тэдний сүхбатрын би минь юртөө тэдний сүд газар шороо гівэл чинван хантурш нутаг усаа химээ сайн ой хамтар амар санаа босхож чингүн жам үндий жамар тавин их оны битэн түлдээ Монгол улс минь нүрт мандан батрыг нар мэдүүд дөрвөө цагчин баядууд халахын бүрээдүүд хапуулхан охин бархан канторч ван хатан батар чингүн жам амар санаа галамансан галан бошиг миний Монгол улс минь нүрт мандан батрыг нар мэдүүд алтан мөргийн хөвгүүд эмэцэсэн мөвгүүд чандон даванаас тарахтай хүртэл алтан мова тарахтын хотхор бүгдийн нутаг бурхан халтан хүрээ хятас бүрээ дууруу Окей. Ice Damding гэдэг нь энэ юу юм бах та тий? Beatmaker юм бах та. Энэ дээр бол ингээд маш олон хүний нэр орж Аллаггүй Егоров music producer arrangement бүх юмыг Аллаггүй Егоров хийсэн бэ штэ. Тэрэн дээрээс ингэж мэдрэгдэт байгаа. Үнэхээр бол хөгжмийг бол үнэхээр сайн хийжээ. Тэгээд дээрээс нь цаатхан дээр чинь надад нэг ийм байдаг байхгүй юу? Одоо та нар миний реакшнуудыг амар дээрээс үзчихсэн болоод миний реакшнууд донд зохиолын drill гэдэг нэг юм байгаа зөө. Тэрэн дээр Аллаггүй Егоров зохиолын drill гэдэг дууг хийхдээ ард нь ad-lib-ийг гинжингээр хийлгэжсэн байхгүй юу? Тэгээд тэр дуу нь ингээд амар гоё сонсголонтой. Хэдий зохиолын дуу байхгүй юу? Гэхдээ яг ийм drill аятай тэнгүүтээ хипхоп ad-libтэй явж байгаа байхгүй юу? Тэнгүүт тэрэн дээр гинжингээр хийлгсэн байт. Тэнгүүтээ продюсерийн хувьд одоо Аллаггүй Егоров ингэж ad-lib-ийг ингэж дугуул гоё байх гэдэг зөвлөгөөг магадгүй өгсөн байж магадгүй. Би тэр студид яг энэ дууг бичүүлж ах ч юм уу яг ямар процесс бостыг нь бол яг сайн хэлж мэдэхгүй байна. Ерөнхийдөө бол нэг тим агаар орж ирсэн. Түрүүн тэр нэг миний хэлдэг бол тим агаар гэж яриад байгаа шүү. Одоо ай юм уу амьдралны юм уу би сайн ойлгодгүй юм байна. Тайлбарлаад өгөөрэй. Та нараа яах гэсэн юм те. Drill ч одоо тэгээд хөгжмийн жанраар бол хөгжмөл юм болов лайфстайл гэх юм болов лайфстайл юм болов. За тэгээд маш олон хүний хөдөлмөр шингэсэн байна. За тэгээд ерөнхийдөө бол эндээс ингээд Crazy Talk маань орж ирсэн байна тий. Ер нь бол энд бол маш олон хүний хөдөлмөр шингэжээ. Би эдрийг нь уншсан чинь бас нэг хүнд загнуулцсан. 2-3 минут ингээ уншчлаа гэдэг загинжилээ. Тэгээд Ингри тоглолт бол 5 сарын 23-нд болно гэж байгаа шүү. Одоогоос бол бас нэг нилээн бас зай байна тий. Нэг 50 хоногийн зай байгаа юм да. Тийм байна. Тэгээд тандарт дахин нэг удаа бас амар клиптэй амар гой сүнслэг гой утгатай дуу хийсэн байна. Тэгээд тоглолтод амжилт хүсье. Лайка дараа, subscribe дараад үзсэн гэж найдаж байна. Баярлалаа.